За яг одоо миний энэ сууж байгаа газраас дээшээ 400 км-ийн өндөрт сансрын нисгчид ажиллаж байгаа. Сансрын нисгчид ер нь яаж их дэлхийдээ бууж хөл тавьдаг юм болоо. Монгол улсаас ганцхан л хүн сансарт ниссэн. Одоо явж асууцгаая. Би харагдчихэв нөгөө сайн байцгаана үзэгчтэй. За тэгэхээр би яг одоо Соёз 39 хөлгийн Бөөгч аппаратын хажууд зогсчихсан байна. 1981 оны 3 дугаар сарын 22-нд ас Мансамэ Дэлхий дэхэнд мэдээлж байна. Зөвлөлт холбоотолсод өнөөдөр Москвагийн цагаар 17 цаг 59 минутад сансрын Соёз 39 хөлгийг хөрвөлөө. За ер нь тэр өндрөөс сансрын нисгчид ер нь яаж их дэлхийдээ бууж ирдэг юм бол энэ талаар хариулах ганцхан л хүн байгаа. За ингээд Гүрэн Аргачаа Баатартайгаа уулзаж асууя. Ингээд сайн харсан чинь дотор ингээд хоёр суудал байж байгаа байхгүй юу? Та альчт нь сууж байсан бэ? Тэг яг энэ төв суудалд нь бол хөлгийн дарга суудаг. Энэ баруун талын цонх гэж одоо нэрлэхүүд баруун талд нь бол хөлгийн инженер сууж байгаа юм. Энэ хоёр бол хоёулаа өөр өөрийн одоо удирдах самбартай. Сансрын хөлгийн одоо тэр удирдах самбар энд байна. Борт инженерийн удирдах самбар нь бол энд. Энэ цанхоор бууж яхад бол юу ч харж болохгүй. Ягаад гэвэл эхлээд одоо агаар мандлын нэг хэсэгт орж яхахын үед бол эндээс ингээд улаан очнууд хаяад эхэлж байгаа. Тэрний яаж байгаа хөтөлбөр гадна талдаа их температур үүсэж байгаагийн шинж. Тэгээ энэ нөгөө нэг хий болоод ягаад байгаа материалууд бас ингэж зайлж байгаа гэсэн үг. Тийм учраас эхлээд юм улаан очнууд харагдаж байна. Дараа нь ингээд улаан галын дөөл хэл болоод ингээд дүрлзээд яг л гал дотор сууж байгаа юм шиг. Гүрэн Аргачаа Баатрын хүлэглэн ниссэн Соёз 39 хөлөг 3 хэсгээс бүрддэг. Урд хэсэг нь амрах өрөө. Энэ хэсэгт сансрын нисгчид хоол идэж, амарч, чөлөөт цагаа өнгөрүүлдэг. Дунд тал нь сансрын хөлөг нисэж байх үед удирдлагын үүрэгтэй, харин буух үедээ буугч аппарат болдог. Ард талынх нь хөдөлгүүрийн хэсэг. Сансрын нисгчид өөргөө гүйцэтгээд дэлхий рүүгээ буугч аппаратанда суугаад буцдаг бол хөлгийн хоёр талын хэсэг задгаа сансарт шатаж алгуулдаг. Тэгээд ингээд 3 хэсэг саллаа тий. За 3 хэсэг салаад ингээд нөгөө хоёр нь бол ингээд шатаа дарилаад устчлаа гэж бодоход буугч аппарат нь ийм л улаан гал орж ирнэ. Амар юм аа. Хэрв сансрын хөлгийн энэ одоо атмосферын нэгтгэс рүү орж байгаа байдлыг өдөр харах юм бол, шөнө харах юм бол яг од харваж байгаа юм шиг харагдах хэвээр. Бөөгч аппарат агаар мандлаас 28,000 км цагийн хурдтай доошлдог. За энэ нь байлдааны онгоцноос 30 дахин хурдан гэсэн үг. Бөөгч аппарат асар өндөр хурдаар доошлох үед хөлгийн гадаргуу нь 2000 градус хүрч хаалдаг. Ийм учраас сансрын хөлгийг галд хамгийн тэсвэртэй материалаар хийдэг. Онгоц хийхэд ашигладаг материал гэвэл илүү ойлгомжтой байгаа биз? Бөөгч аппарат яг ингээ бууж ирэхдээ энэ байрлалаар ингээ бууж ирдэг үү? Ингээл яг тэгж харагдаад байгаа юм. Бөөгч аппарат энэ байдлаар буцаж бууж ирж болохгүй. Ягаад гэвэл зэрэг бөөгч аппарат одоо энэ шүхрийн одоо сав шүхрийн контейнер. Энэ дотроос гарсан том шүхэр дээр өөрөөр хэлэх юм бол эднүүд дээр л одоо дүүжлэгдэж бөөгч аппарат бууна гэсэн үг. Агаарын нэг төсгийг даваад тодорхой өндөрт гараад ирэхдээ зэрэг шүхэр задарлаа тий. Шүхэр дээр одоо бөөгч аппарат маань ингээд дүүжлэгдээд явж байна. Газар руу дөхөөд ирлээ. Тэгээ газараас 1 метр зай үлдэхээр зөөлөн болгоч хөдөлгөөрүүд нь ажиллаад ингээд бөөгч аппарат газардаж сансрын нислэг төгсгөлийн шатанда орж байна да.